Бүгдээрээ сайн уу? За гоё өдрийн мэнд хүргье. За энэ жил би төрсөн өдрөөр өөртөө гоё бэлэг барихаар шийдсэн байгаа. Тэгээ ямар бэлэг өгөх вэ гэж бодож байгаад гоё аялын бэлэг өгөхөөр шийдсэн тийм ээ. За тэгээд Японд гоё газар үзэх үү гэж бодож байгаад бэлээд Солонгос явахаар шийдсэн байгаа. За тэгээ би ингээд Солонгосын виз мэдүүлгээ явж байна. Японд Солонгосын визийг мэдүүлээд ажлын 7 хоногтой хариу гарна гэж хэлдэг. Гэхдээ ерөнхийдөө бол ажлын 3 хоногтой хариу гараад шудангаар хүрээд ирдэг байгаа. За бүгдээрээ сайн уу. За миний ээлжтэй аялал хэлэх гэж энэ бол өөртөө барьж байгаа. Төрсөн өдрийн бэлэг байгаа. Тийм ээ. Хамтдаа аялцгаах уу? Би яагаад төрсөн өдрөөрөө яг аялж үзэх гэж юм. Тэгэд баяа. Хараа миний төрсөн өдрийн цэцэг бэлгийн айл 20 тавцсан. Нээцээс. Гайваад тэгээд яварч ингээд устаа мөрхөж гайг өгөхгүй л тээ. За бай. Happy birthday to you. Яа. Маск. Чамай хафи. Яа, тэр бүхнээс хэлсэн байгаа. Батаагүй штэ энэ төрсөн өдөр. Амжихгүй юм чи юмас. Баярлалаа. Өөртөө хийсэн болчих. Йоо, яа. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, happy birthday, happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, happy birthday, happy birthday to you. За ингээд миний аялын өдөр хэлсэн 9 сарын 22-ны өдөр тэгээд Норвегийн ихээс өмнө гарч ирж ойр орчмоо үзэж сонирхъя гэж бодсон чи яг эгийн дээр ийм гоё хөлний халуун аршаантай юм билээ. Ер нь тэгээд Шизоку руу дөхөх тусам яг зарим нэг эги дээр ийм хөлний халуун аршаанууд бас байдаг. Тэр нэг гоё санагдсан. За тэгээд ойр хаваа гоё үзээ явж исэн чинь ийм яг нэг хоолны гудамтай дайралцсан. Өмнө харж байгаагүй Япон хоолнууд бас нэлээх харагдсан. Каши эднэр нэлээх зарж исэн яг тийм ямаараа дагнцсан тийм гудам шиг санагдсан бас нэлээ урт. Энд чинь сонирхолтой хоолууд нэлээд харагдсан болохоор энэ өдрийн хоолоо идчихэд явъя гэж бодсон чинь миний Норвегианы цагт тулцсан. Тэгээ очор нэлээх байсан болохоор амжаагүй тэгээд юм сонирхож үзэж байгаа л тэгээ явсан байгаа. Орой нисэх болохоор өдөр нь жаахан юм үзэж сонирхож байгаад тэгээд нислэгтээ 50 жуурна гэж одоод явсан байгаа. Тэгээд тэр нь ч яг гоё байсан. Айгуу тухтай явсан. Тэгээ өмнө болохоор Шинкансен суусан бодлол энэ удаа зүгээр яг энгийн метронд суугаад явсан. Гэтэ жоохон удаан байсан. Гэхдээ гоё хөгжим сонсоод тэгээд яг байгаль ширтээд далайн уул хараад явах айгуу гоё сонирхолтой байсан. Ер нь зарим метронууд дотроо ингээд 0-тэй байдаг. Тэгээд 0 нь хээрц цэвэрхэн. Одоо тэр цагааныг буулгаад хүүхдээ хуурайлж болно. Нэг иймэрхүү байсан. Одоо энэ сатаасны суугаад масныхаа бодол руу явна. Энэ удаа дариж цацрахгүй хаа. Ата суулгаж чинь. Гоё аялал болохоо би бүр тогтлоод байна.
За ингээд гэрээсээ нилээд дамжиж явсны эцэст одоо ингээд хатуусан цуугаад онгоцны бодол дээр ирж байна. Тэг би цагийн өмнө ирсэн биз болохоор дээшээгээ гарч хоол идээд өдрийн хоол идээгөөс болохоор хоол идээд онгоцонд ямар ч хоол яахгүй болохоор тэгээд жоох амарч агаад ачаа өгсөн байгаа. Хөтөлбөрийн мэдээж гарч ирсэн. Тэгээд айгуусуд нь нэлээд удаа явж иж онгоцны бодол дээр ирлээ. Солонгос ч гэж. Солонгос нь ч зүйл гоё юм. Би яг өмнөх солонгос явтаа онгоцны бодлоо бэрэн ба бичсэн байхгүй юу? Тэр бүр амар гоё байсан. Энэ болохоор арай их өөр юм. Японч зураг бэрэн ба юм уу? Тэгээд гоё хатанууд зураг бичсэн юм. Сүүлийн зураг юм уу? Хоолойтэй цолоочсон. Би нэр анх удаа оройгоо нисгэж байна. Өмнө нь оройгоо нисгэсэн. Ханхад нисэх ямар юм бол баярлаа. Бүр байгаль стогоо яриад байна. Тасраа. Орой нисэх бүр гоё ч юм уу? Тэстинг болцсон. Өглөөнөөс хойш явж одоолох гэж ингэ бодтоо. Одоо яг цаг 5-аар болж байна. Гэтэ миний онгоц 5:25. Жишээ 5:55 төрлөн. Одоо ордуулах таа. Ороод эхэлчихлээ. Цаг 5 болж болж байна. Онгоцтой 5:55. Миний нүд ямар гоё юм бэ? Хатагаар хавуулж байна. 이렇게 보여도 5:55-аас онгоцсон. дахиад шизоогаас чижвараар нисчихээ. Гэхдээ энэ одоо оройных нислэг юм асан. 5:55-ых. Тэгээд одоо яг нисгээ чи Сөүл 8 10 гэж бухасан байна. Оройны нислэг гэхдээ сонирхолтой санагдаад байгаа. Around your waist and tighten it by pulling. Онгоцноос усныхаа дараа яг цонхороо харсан чинь тэр 2-5 дээр хэдэн хүмүүс ингээд айгу гоё даллаа зогсож исэн. Тэгээ энэ айгу гоё тийм сэтгэлднийх гоё дулаан гоё мэдрэмж төрсөн. Ягаад чи яг гэр бүлийнхаа хүмүүс нь ингээд гаргаж өгч байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрсөн. Тэгээд яг энэ хүмүүс бүгдээрээ айгу гоё онгоцыг хөөрөн хүртэл ингээд даллаа зогсон. Тэгээ яг шөнийн нислэг айгу гоё санагдсан. Яагаад тэгэхээр байгаль үнэхээр гоё харагдсан. Тэр тэнгэрийн хаяа ягаараа л нарж араж байгаа хэсэг. Тэгээд яг замын одоо тэмдэглэгээ гэрэлтүүлэх хэсэг ч гэсэндээ үнэхээр гоё харагддсан юм билээ. Вау гэж харсаар байгаа л таарсан да. Яагаад тэгэхээр би ер нь байгаль тэгээд уул энэ төр харахлаараа цаанаасаа нэг гоё сэтгэл айгу гоё болчдөг. Нар гоё жаргаад ягаарч байгаа хэсэг үнэхээр гоё.
нийсээ зүгээр үнэхээр яг угаар хэлэх аргагүй гоё мэдрэмжээсэн. Тэгээд ямар гоё хүн ингээд онгоц бүтээгээд ийм гоё үзэсгэлэнг харах хувь заяаг бид нэр тохиосон юм бэ гэж бодогдсон шүү. За тэгээд нислэг маань яг 2 цаг үргэлжлэх байсан болохоор онгоцон дотор ямар ч хоол ус энтер байхгүйсэн. Тийм болохоор орхоос өмнө жаахан амны зугаа аваад орсон. Тэгсэн чинь нэр зарим хүмүүс гой мэдээдсэн бүр ёо зөв өнөрнөөс талж ирсэн шүү. Тэгээд дараа нь тэгж туршиж үзмэр санагдсан шүү. Сонирхолтой. За ингээд зорьсон газараа ирсэн тими Солонгос ёо оройны нислэг үнэхээр гоё юм билий. Тэр одоо ингээд дээрээс нь харахлаар гэрэлтүүлэг энэ төр үнэхээр гоё харагдаж байгаа. Яг нүдээр харах юм бол бүр гоё харагдана. Үнэхээр гоё исэн. Миний эсэл явсан онгоцыг харах уу? Энэ онгоцоор явж ирсэн. За тэгээд онгоцноосоо буугаад нөгөө шалганлоо явсан чинь манай онгоцонд 2хан гадаад байсан. Нэг Америк ах, тэгээд би. Тэгсэн чинь солонгосчууд яг орох хэсэг нь нэг газар, тэгээд нөгөө гадаадууд нь орох хэсэг нь цаашаагаа яваад байгаа гэдгсэн чинь цаашаа явсан чинь гадаадууд орох хэсэг нь бүр амар очиртэй байсан. Тэгээд тэнцэнэ нэлээд оожралж агаад гарч ирээд ачаал руу гоцсон чинь тэр ах бит хоёрын ачаал үлдсэн байсан. За тэгээ ачаагаа аваад гарч ирсэн чинь манай 3 дүү тосгоор хүлээгээд байжсэн. Тэгээ 3 дүүтэйгээ уулзаад дүүгийнхаа улаан ганган машин цугаад гэрийн зүг явсан байгаа. 3, 2, 1. За ингээд дараагийн бичлэгээр миний Солонгос хэрхэн төрсөдрөө тэмдэглэсэн тухай орох болно. Зүгээрли надад хамт байсан баярлалаа. Баяртай.